байна. Өнөөдөр уралдаанаар аваас руу хэлсэн. Нарийн бичиг хэлцээ илтгэе оролцогчдод сууж байна. Шүүх уралдаанд дууссан гэж өмнө шүүх аваас руу ирсэн. Энэ өөрөө гэж юм байна. За шүүх уралдааны эрсдэлтэй холбоотой санал байна. Баггүй. Шүүгч аваас руу шүүх уралдааны эрсдэлтэй холбоотой санал байна. Баггүй. За бичиг үсэг мэднэс өмгөөлөгчтэй яваа хүмүүс аваа. Баггүй юу? За шүүх уралдааны хэрэглэл танилцуулъя. Шүүх уралдаан Монгол Улсын нэгэн хүмүүс явуулсан. Шүүх уралдаанд оролцогчид шүүх хандаж өгөх хэлэх мэдээлэл өгөхдөө суудлаас авсан дамуут улсын ярилцагч оролцогч нар шүүхийн шийдвэр үүсгэх хансаг барьцгүй шүүх уралдааны хариунд авах хүмүүс шүүх уралдаанд дээгсэх үүрэгтэй. За шүүгдэгч шүүх уралдаанд дээгсэхчүүд тагмаас авахгүй санаална. Дахин зөрчлөөр шүүх уралдааны тагмаас гаргаж шүүхийн шийдвэр үүсгэх хансаг барьцуулна. За улсын ярилцагч дээгсэхчүүд ихний удаа санаална. Дахин зөрчлөөр бол зөрчлийн өдөр шийдвэрээ оруулна. За оролцогчдыг ойлгосноо. Ойлгосон. Аваас өндөг ойлгосноо. За бие бацлагчийн эндээс уншин буруу зураг бичсэн зүйлүүд хэлээ. Монгол Улсын иргэн 1969 оны 2-р сарын 20-ны өдөр Скотланд Вэйл гэсэн үйлдвэрсэн 56 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй эрхэлсэн хадгалах тухай ажилгүй хамт дөрөв ихнэр хоёр хүүхдээ хамт Эрдэнэ цагаан сумын 6-р авт орсон суудаг. За урд өмнө эрүүгээ хариуцлага хийж байгаагүй. Регистрийн дугаар LB 69-2016 Баяр их догт Бэхрийн аваас гэсэн зөв үү? За буруу зураг бичигдсэн зүйл байна. За прокурор ийм байдлаар асуултаа. Баггүй. За та бичиг үсэг бол мэдх юм байна. Тийм үү? Шүүх уралдаанд хүмүүс буухсан юм. За өнөөдөр шүүх уралдааны шүүгч Баяр хотод дараалан нарийн бичгийн дарга мөнгө жаргал улсын ярилцагч ууган батараа оролцоолон болж хийж байна. Та эдгээр хүмүүстэй гэрүүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн асуудлыг шийдвэрлэхэд ашиглалтын зөрчил байна гэж үзвэл эдгээр хүмүүсээс хууль зааснаар татгалзах хэрэгтэй. Татгалзах юм байна гэдэг юм уу? Авсад орчих. Баггүй. Шүүгчийн эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хууль зааснаар эрхлэл зөвлөх үлдээдэг. Ямар эрхтэй үлдэх юм бэ гэдгийг танилцуулъя. За ямар хэрэгт ялагдж байгаа нэг хэрэгтэй. Сонсгосон ялгийн талаар амаа болон бичгээр тайлбар гаргах, баримтсаг дарж өгөх, хөдөлгөөмжлөх болох тусдаа хэрэгтэй. Мөн шүүх уралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзах хэрэгтэй. За шүүх уралдаан оролцогчоос татгалзах, шүүхийн шийдвэрүүд ажиллагаанд гомдол гаргах юм эрхүүдийг эдэлдэг. Эрхээ ойлгосноо. Дугаараа. За үүрэг нь болохоор шүүхийн дуусаар хүрэлцэн ирнэ. Шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаа саатуулахгүй байх шүүх уралдааны дээгсэх үүрэгтэй. За үүргээ ойлгосноо. За шүүх уралдаанаас өмнө талууд гарч санал хүсэл баталгаанууд байна. Баггүй. За шүүхийн хэлцүүлгийг эхлээд улсын ярилцагч ялах дүнтэй хүмүүсийн сонсох нь шүүгдэгч мэдүүлэг өгөх шүүгдэгчийн мэдүүлгийг сонсно. Ингээд хат дээр зөвлөрсөн бичгийн бодлогуудыг шинжилэн судлах дараалал явуулъя. За улсын ярилцагч гинбөрөг яар байсуудаар оролцож байна. Шүүх уралдаанд ямар бодлогыг шинжилэн судлах дараалал. За хэмжлэн болохоор ууган бат миний би өнөөдрийн шүүх уралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцохдоо ялагдагч аваас сөрөг гэмтэрэг үйлсэн гэмбүрөтэй болохыг нотол яллах байр суурьнаас оролцсноо. Яллах төлөвлөлтөнд үрдэгдсэн нотлох баримтуудыг шинжилэн судлана. За шүүхийн хэлцүүлгийн дараалал гарах болон за нэмж гаргаж өгөх нотлох баримт болон хүсэл байхгүй байна. За аваас руу шүүх уралдаан шинээр авчих баримт байна уу? Мөн одоо шүүх уралдаанд гэмбүрөг ямар байр суурьтай оролцож байгаа вэ? Байхгүй тийм. За ямар байр суурьтай оролцож байгаа гэмтэрэг үйлсэн гэмбүрөөгөө хөдөлмөрлөхгүй цагаат хөрсөнд оролцох гэж хэлж байгаа. Үгүй тийм байхгүй. За шинэ хэлцүүдийг улсын ярилцагч ялах дүнлтийн хүмүүсээс асуусан билээ. За талууд гэмбүрөгийн цар маргааг учраас ялах дүнлтийг товчоолол танилцуулж. Ялах төвлөлт 2025 оны 5 сарын 6-ны өдрийн 104 дугаартай аваас сарын толгойд хэрэгэргийн талаар Скотландын прокурорын газрын хэрэг мөрдөн байцаах ажиллагааны хэлж авах хэлтийн прокурор Х. Ууган Батбий 2025 оны 4-р сарын 14-ний өдөр эрүүгийн тусгай ангийн 16-р зууны нэг хэсэг зааснаар эрүүгээр үүсгэж ялагдагчаар давтсан би аваас сарын толгойдох 253 7.116 дугаартай эрүүг хэрэгт Тус аймгийн цагдаагийн газрын хэрэг мөрдөх засгийн мөрдөх цагдаагийн нийслэгч Хэсэг болдны мөрдөн байцаалтай ажиллагаа явуулж 2025 оны 4-р сарын 22-ны өдөр шүүгэн шилжээг санал гарган хяналтанд иргэсний мөн өдөр хүлээн авч гинаад тэмдэглэн ялагдагч аваас сарын докторс фунданы зүйл хэрэгсэн үедээ буюу 2025 оны 3-р сарын 26-ны өдөр 21 цагийн орчим Скотланд аймгийн Баруун урт цомын 5-р огийн нутаг Дэн шороолын 1425 тоод өөрийн танил болох Г. Бажинамын гэрт байх үедээ төрсөн өдөр тэмдэглэхээр ирсэн иргэн
Хээ дамтан базартай тухайн үед үүссэн хувийн харамжийн харилцааны явдлаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа зохих хөлөөрөө өшгөлөх зэрэг биед нь хадаж дээд уруулд язарсан шархлах хөнгөө охирол цаатай очруулсан гэмтэрэг үйлцэн болон мөрдөн шалган ажиллагааны явцад хэрэгт хууль заас үндэс журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох хөрөмтүүдээр нотлогдсон тогтоогдож байна. Нотлох хөрөмтүүдийн хувьд хогшигч Гуацгийн мэдүүлэг Австрийн 6-аас 8 дугаар хуудсанд хохирогч Хэ дамтан базрын мэдүүлэг Австрийн 12-аас 13 дугаар хуудсанд гэрч Бальзмын мэдүүлэг Австрийн 16-аас 17 дугаар хуудсанд гэрч им Баасенжавын мэдүүлэг Австрийн 20-аас 22 дугаар хуудсанд гэрч Хэ Жамцмагийн мэдүүлэг Австрийн 25-аас 27 дугаар хуудсанд Сквадр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 3 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Б Гоцгийн бид өсөлтөд зөөлөдийн нэвтрэл бүхий гэмтэл тогтлоо. Дээрх гэмтэл нь мохоо өшин зөөлөлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй бол хүний эрүүл мэндэд учирсан хөгжлийн зэрэг тогтоох журмын 2 долоогийн 3 цааснаар хөгжлийн зэрэг тогтоогдох шинжээчийн дүгнэлт Австрийн 32-оос 33 дугаар хуудсанд Сквадр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд энэ Баасенжавын бид баруун нүдний доод зохион цус хурал бүхий гэмтэл тогтлоо. Дээрх гэмтэл нь мохоо өшин зөөлөлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Яг гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хөгжлийн зэрэг тогтоох журмын 2 долоогийн 3 цааснаар хөгжлийн зэрэг тогтоогдохгүй шинжээчийн дүгнэлт Австрийн 40-41 дугаар хуудсанд Сквадр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179 дугаартай Хэ дамтан базрын би дээд урвал язарсан шарх бүхий гэмтэл тогтооглоо. Дээрх гэмтэл нь мохоо өшин зөөлөлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хөгжлийн зэрэг тогтоох журмын 3-1-ийн нэгт заасан хөгжлийн хөнгөн зэрэг тогтооглоо. Гэх шинжээчийн дүгнэлт Австрийн 49-с 50 дугаар хуудсанд нотлохоорнуудад авагдсан байна. Хэрэг сугласан нотлохоорнуудаас үзэхэд 2025 оны ялагдагч аваад сурна өөрийн үйлдэл хууль болохыг мэдэж хогшигчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж зориуд эрхчлөлөнд нь халдсан үйлдэл нь эрэг үеийн ерхий анги 2-3 дугаар зүйлийн 2 хэсэг зааснаар гэм бүргийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөө охид учруулсан гэж үзэх хүнсэлтэй байх тул ялагдагч аваад сурнад холбогдох хэрэгт ялгах үйлдэл үлдэж шүүх шийдвэрлэхээр шийдвэрлээ. Эрэг үеийн хэн шийдвэрлэх байлгүй 32 дугаар зүйлийн нэг хэсгийг удирдах болгон тогтоох нь ялагдагч аваад сурнад дээр гэмтрийг үйлдэлсэн нөхцөл байдал огтогдож байх тул эрэг үеийн тусгай анги 16 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар сүүсгээр тогтоосгоо. Ялагдагч аваад сурнад холбогдох 253 7-116 дугаартай эрэг үеийг дараалал дугаар Сквадр аймгийн төсөн дундын анхан шатны шүүхийг шилжүүлсэн. Ялах төгөлөө үлдсэн хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх явуулсан. ялах хүмүүстэй ойлгосноо. Өөртөө гардууч гэсэн ялах хүмүүстэй тохирч байна. Тийм ээ. Ойлгомжтой тайлбарлах зүйл байна. Баггүй. Амжилт өгөхгүй шууртай. Тийм баггүй. Сэлж асуулт. За. Тухайн хүмүүст бол гэмтэл учруулсан бадцар дээр болон гоо цэцэг нарт бол ямар харилцааны холбоос ер нь маргалдаж байна та. Юу ч хэлэхээр нь зохиод нүдэд өшгөлээд байна. Тэр бүгд нөгөө өвгөнд өгсөн үү штэ тэгэл тагсан юм. Тэгээд зогц юм уу? Тий. За охрол төлбөрийн асуудлыг та төлсөн эсвэл танаас одоо гаргуулъя гэсэн зүйл хэлсэн үү? Гүү тийм байна. Та ер нь өөрөө төлсөн өөрчлөлт зүйл байгаа юу? Төлсөн асуудал бий юу? Байхгүй. Өөрчлөлт гуйсан уу? Өшиж уулзсан уу? Учраа олсон уу? Олсон. Очуулсан. Тонгоолсон байхгүй ингээд өдөө. Өөр асуулт байна уу? За өөр асуулт бол хавцтай зүйлсэн бичиг хавцтай болсон. Өнөөдрийн шүүгүрэлдөөнд шүүгдэгч аваад сурна өөрийн гин буруутай үйлдэлд хөлөө шүрч байгаа учраас бол ялах төлөвтэй авчлаланд урдгдсан нотлох хөрөлтүүдийг шинжлэн судлуулсан тооцоолсон саналтай байна. Аваад сурна хэрэгээс олж зүйл байна. Үгүй байхгүй. Ашиггүй хэлцүүлэх талаар нэмж авах санал тайлбар. Байхгүй. Аваад сурна. Байхгүй. Ашиггүй хэлцүүлэх бас. За талаар гин буруутай маргаах учраас гин буруутай төлөвтэй хэлцүүлсэн. Сэжигчд өгөл 2025 оны 5 сарын 9-ний өдөр гэмбуруутай тооцоолох тухай Сквадр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Хэ Бат прокурорын хуулийн 17 19 дугаар зүйл эрэг үеийн хэн шийдвэрлэх хуулийн 34 7 35 22 дугаар зүйлийн нэг хэсгийг тус тус удирдлага болон эрэг үеийн цаангийн 16 дугаар зүйлийн нэг хэсэг заасан гэмтрэг үйлдсэн бэ аваа сарын толгойдох 253 7-116 дугаартай эрэг үеийн шиг хурлаанд орсон дараах нүглээ гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зас үнэлж жирэмд даваа цуглуулж гарч зэрэг бэхжүүлсэн түншлэн шүүх хурлааны хэлцүүлгийн шатан талуудын шийдлэн судалсан нотлох хөрөмтөд шүүгдэж аваад сурна өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болох ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн хор уршиг зориг төрөсөн гэм бургийн санаатай хэлбэртэй гэж үзэх үнэлэлтэй байна. Хохирогч дамтан базар болон Б гоо цэцэг нарийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол их хэмжсэн баримт гаргаж өгөөгүй бай. Хохирогч нарын ялагдагчаас итгэцэд учирсан хор уршиг нэхэмждэхгүй болохыг илэрхийлсэн. Хэрэгт хохирогч дамтан базар болон гоо цэцэг нарийн өөрийн
бид өчирсөн дээрх гэмтлийг үзүүл эрүүл мэндийн туслан үйлчлэгээ болон эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргуулаагүй болно. Хамтж байна. За. Шүүгдэгч аваа сүрэнг эрүүл мэндийн цэцгийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг заасан хүний эрүүл мэндийн хөнгө өхрөл санаатай учруулах гэмтэрийг үйлдсэн гэмбэр утаа тооцоолох саналыг гаргаж байна. Эрүүл барилгын хөтөлбөрт тухай шүүхээс шүүгдэгч аваа сүрэнг эрүүл мэндийн цэцгийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг заасан гэмтэрийг үйлдсэн гэмбэр утаа тооцсон тул түүнд эрүүл барилгын хүлээлгэн зүйтэй байна гэж үзлээ. Эрүүл барилгын хүлээлгэд эрүүл барилгыг хөнгөрүүлэх болон хөндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдох байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч аваа сүрэн эрүүл мэндийн цэцгийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг заасан 800 төгрөгийн тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 мянган төгрөгөөр торох ял оногдуулж торох ялыг 90 хоногийн дотор хэсэгсэн төлөвлөх саналтай байна. Хэрэг битэмтлээ дөрөн байхгүй эдмэрийн баримтаар хуваагдсан зүйлгүй болно. Шүүгдэгчийг баримтлаагүй цагдаа өрөөгөө учраа илтгэл оруулан тооцоолох саналгүй байна. Хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй шийдвэр тогтоол хуулийн өвчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн болохоор дасан зэргийг гаргах хэмжээг хэмээр хөгжүүлэх гэсэн үйлдэл гаргаж байна. За шүүгдэгчдээ засах шийдвэр гаргаж байна. Тань гүмөргөн сар болон хэлэх зүйл байна.